Цагаанга сарамс пэйжний маань өнөөдрийн хийх хоол бол даггалби гэдэг хоол байгаа. За энэ хоол маань л их халуун ногоот хоолоо. Тэгээд ерөөдөө бас гэр бүлэрээ тойр цуугаад идэхэд их тохиромжгүй те бага насны хүүхд болон ахмадтай асуултаа халуун ногоотой хоол идэх хүмүүс идэхэд жоохон тохиромжгүй байдаг. Тэгээд одоо миний энэ оруулж байгаа журам маань болохоор ерөөдөө би өөрөө бодж олсон. Яаж те хүүхдүүдтэй халуун ногоогүй гэж гоо хийж өгч болох вэ гэдэг. Тэгээд бас дээр нь бас нэг тийм та нарын сонсоогүй ч юм мэдгүй тийм чавин юм орохгүй. Яг хоолныхын үндсэн хамтдыг алдагдуулахгүйгээр гард орох материалаар их хурдан их байх тийм журам байгаа шүү. За хамгийн түрүүнд болохоор дахиныхаа сүүнд мас сандарах байгаа. 2 цаг дарна. Сүү маань ямар үйлчлэг үзүүлдэг вэ гэхээр дахиаг маань их зөөлнө. 2 дахин дахианы эвгүй үнэрийг маань дарна. Тэгээд дахиагаа маш сайн угаасныхаа дараа хатаагаад дараа нь бэлэг үзүүлж байгаа амтчуудыг хийж өгнө. За тэгээд энэ амтчуудыг хийснийхаа дараа хамгийн багадаа 1 цаг дахиад амраас дарна. 2-4 цаг байлгуул хэлвсэн. За энэ томатны паст яагаад хийж байгаа вэ гэх юм бол гүүжүүжаныг орлуулж хийж байгаа. Гүүжүүжан болохоор гой улаан гүгөө халуун ногоо оруулаад соус өтгөрүүлдэг. Тэгээд халуун ногоо гүүжүүж хийж байгаа учраас томатны паст оронд нь хийж өгсөн байгаа шүү. Та тэгээд зүгээр ойлгоор энэ шал өөр амтлагч хийж байгаа. Хэрвээ та халуун ногоотой идвэрийг мэдээч гүүжүүжан хийж болно. За энэ даггалби гэдэг хоолны маань хот их юм ерөөдөө нэг 1950 орууд солонгосын хойд хэвдэн чон гэдэг одоо хотод ерөөдөө бол дайны дараа энэ одоо нэгэн ресторанд одоо нэг хос маань болохоор одоо ханы амхаар ерөөдөө энэ одоо хийдэг байгаа. Ханы амхаар ерөөдөө хийж ирсэн. Одоо ханы амхыг дарддаг гэж ханы амхахгүй болоод энэ өдөр дахиагаар хийж үзээд. Тэгээд тэр нь хүмүүст амар хүрсэн. Тэгээд ер нь тэрнээс хойш ерөөдөө энэ хоолны анх одоо ингэж хүмүүс түүхэн ингэж үүссэн гэж ярьдаг. За тэгээд бичлэг үзүүлсэн дагуу мэдээж хамгийн түрүүнд сонгон байцаа хоёр шаарч өгч байгаа. Тэгээд мэдээж энэ маш тийм easy одоо амархан жор учраас тийм одоо Barilla Leaves уу тэр гааны найс тэгээд дог буугийн тэр чихрэлэг төмсөн тэр нь хийгээг байгаа шүү. Да зүгээр ойлгоор хэрвээ тань тэр бүтээгдэхүүн байх юм бол та хийгээд илүү гоё амттай болох нэ. Тэгээд дахиагаа сайхан хураад шүүсийн нэлээд баг болон хураад төглөө дахиад мань өөрөө гоё ингээд шаргалтаад тэгээд бэлэн болсныхаа дараа дахиагаа 2 тийшин сайхан яраад тэгээд голтон сайхан сэрээ хийж өгнө. Тэгээд сэрээ хийж дуусныхаа дараа бол таглах юм шаардлага байхгүй. Зөөлөн гал дээр өөрөнд байлахад сэр мэн өөрөө бол дороо хайлцчихна. Тэгээд сэрээ ерөөдөө бүрэн хайлсныхаа дараа хоол манд бэлэн боллоо гэж үзээд зураг бичлэг үзсэн дагуу та савхаар одоо ингэж дахиагаа дээш нь үлгөөд сэрэндээ дүрээд тэгээд одоо юу хийдیں۔ Тэ будаа кимчимчтэй хоолойд идэх нэ. За ингээд хоол маань бэлэн боллоо. Хэрвээ манай бичлэгтэн талцсан бол та лайк, шеэр тавих хэрэгтэй. Баярлалаа.